Одоо анхудаа Монгол банкны ерөнхийлөгчөөс юм нааштай сонсож байна. Яг үннийг хэлэх юм бол 1-3 хувиар зээлийн хөөг бууруулах бодлого баримтлал гэсэн ийм чиглэл өгч хад хэрэгжүүлж бололцоо байна гэсэн үг хэллээ гэж би ойлгож шít. Энийг ингэж захиргааны маягийн аргаар цаашаа дарж явахгүй бол энэ бүтэхгүй байлээ. Их хурлын нэг л бөөрөнхий тоог хэлээд байдаг. 25 жил ингэж явуулаа шүү дээ. Энэ чинь 15 оны төсөв тийм ээ. Яг 25 жил ингэж явуулаа. Энэ 25 жилийн хугацаанд жишээ нь 3 жилийн өмнө байнуудаа барьцаагүй зээл өгөөд Нобелийн шагнал авсан хүн гарсан шүү дээ энэ гадна талд. Балбад байхаа хаана вүлээ? Тэгээд энэ манай арилжааны банкуч яг нарийн ярих юм бол энэ сүүлийн 25 жил орж ирсэн олон улсын байгууллага нь 75-ын хувийн хүйтэй зээлийн бүх ашгийг л арилжааны банкуд л хүртсэн шүү дээ. Дамжуулан зээлддэг. Нөгөө 18-20 хавьдааваачд дамжуулан зээлдчихдэг. Ашгийг арилжааны банкуд хүртдэг. Ийм л аргаар энэ банкуд чинь хөлжсөн шүү дээ. Би энийг нэг мөөзгөл гэж бодохгүй байна. Гэхдээ одоо ингэж хөл дээр боссон банкнууд эргээд улсаа нэг боддог л боллоосаа гэж л ингэж л энэ тоог хэлээд байгаа юм л да би. Одоо өнөөдөр жишээ нь шинэ үнэтэй байшин ашиглалтанд орох болгонд л нэг арилжааны банк очоод салбараа нээчихсэл байж шүү дээ. Энэ чинь ашигтай ажиллаж байгаа учраас л ингэж байгаа шүү дээ. Би тодорхой санал оруулж байна. Гişүүд энийг нэг дэмжиж өгөөч. 1-3 хувиар багасгах үүнтэй холбогдлолтой эрсдлийг бууруулах арга хэмжээ авахыг Монгол банкны ерөнхийлөгч засгийн газар хоёрт дагалгасан нэг ийм заалд энэ тогтоол дотор ч оруулмаар байна. Энэ зул жаргалын яриад байгаа нөгөө нэг юм бас зөв. Энэ засгийн газар зардлаа бууруулах талаар энэ Монгол банктай санхүүгийн байгууллагатай хамтарч ерөөс ажиллахгүй байх. Одоо энэ аудитын байгууллага жил болгоно асар их өр өгөөжгүй зардал засаг гаргаж яана гэж дүгнэлт хийгээд байдаг. Тэрний дагуун засгийн газар ямар нэгэн нааштай арга хэмжээ авдаггүй. Байнга л ингэж одоо 10-20 жил явж шít. ХЗН аудитын газар, Монгол банк, засгийн газар 3 нэг ширээний хойно суугаад Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд чи ийм арга хэмжээ ав, би ийм арга хэмжээ авъя, танах ингэ гэдэг нэг юмдаар ойлголцож болдгоо юм. Тэр утгаар нь би тэр засгийн газарт чиглэл өгсөн заалтын дотор нь тэр сайхан байл гэдэг үг оруулж байгаа юм. Ер нь ингэж ажиллах цаг болсон. Энэ аудитын байгууллага гэдэг чим жил болгоны бүх зарлагыг үзээд энэ нь буруу болчихсон байна, тэр нь зөв болсон байна. Их хурл ийм шийдвэр гаргамаар байна гэдэг санал гэлдэг байгууллага шүү дээ. Бид хэзээч энэ байгууллагын дүгнэлтэнд анхааралтай ханддаггүй. Алийн болгоно ингэж явах. 2-3-4 улсад амьдарч байгаа юм шиг л тусдаа үйл ажиллагаа явуулаад байгаагаас л бидний энэ ажил нэг л биш болоод байна. Тэгээ ийм зурил дэвшүүлээд нэг ганц жил зүтгээд үзүүл яасан юм бэ гэж би бодоод байна. Энэ ерөнхий тоогаар бол цаашаа энэ банкны зээлийн хүү ёр буухгүй. Энэ дэндүү ойлгомжтой болсон асуудал.